proactive ICT service provider. Nogos service. Сайн мэцгоноо. Намайг болохоор Батмүх гэдэг хамаагүй сервис шийдэл хариуцсан инженерээр ажилладаг. За тэгээ өнөөдрийн вебинараар болохоор Microsoft Defender for Endpoint талаар ерөнхийдөө бол яаж байгаа. За тэгээ эхний ээлжинд ерөнхийдөө бол презентацнээр одоо ерөнхийдөө эхлүүлээд за тэгээ дундуур нь демо явуулдаг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө бол явахаар байгаа. За хамгийн түрүүнд Microsoft Defender for Endpoint гэж юу юм бэ гэж байна те. Microsoft Defender for Endpoint гэдэг маань бол ерөнхийдөө одоо таны endpoint-ыг хамгаалах хамгаалалт гэж байлгаж болсон те. За тэгээ түүний дараагаар болохоор Microsoft Defender-уудын одоо яалгаа гэж. За Microsoft Defender for Office 365 те, Microsoft Defender for Endpoint, Microsoft Cloud App Security, Microsoft Defender for Identity гэдэг. Ерөнхийдөө бол ингээд дөрвөн одоо салж байгаа Defender. За тэгээ өнөөдөр ярих зүйл маань бол мэдээж Microsoft Defender for Endpoint байгаа. За Microsoft Defender for Office 365-ийн хувьд болохоор одоо business premium лицензээс хойш ерөнхийдөө бол дагалдаад ирдэг лиценз гэж бас ойлгож болно. Одоо basic бол стандартууд байхгүй мөртлөө premium болон түүнээс дэшээ E1, E3, 5 те тэд тэр лицензүүдэд дагалдаж ирнэ. За Defender for Endpoint-ийн хувьд болохоор зөвхөн Microsoft-ийн E3 болон E5 дагалдаж ирнэ. Хэрвээ хүсэх юм бол та зөвхөн дангаар нь Defender for Endpoint-ыг тусад нь худалдаж авах бол бүрэн боломжтой. За тэгээ нөгөө хоёр лиценз бол хамгаалалтын хувьд болохоор мэдээж бас тусад нь худалдаж авах боломжтой. Тэгээд нэг бас дурдах хэвээр зүйл нь юу вэ гэхээр Defender for Endpoint маань Plan 1 болон Plan 2 гэсэн ангилалтай. Plan 1 нь болохоор E3-т дагалдаад ирнэ. Plan 2 нь болохоор E5-т дагалдаж ирнэ. Тэгвэл нэг ийм зохицолттой. За тэгээ Plan 1-ийн хувьд ерөөдөө дурдах хэвээр зүгээр яг голчлох фичрүүд нь юу байх вэ гэхээр Next Generation Protection буюу одоо дараагийн үеийн одоо антивирус хамгаалттай. За тэгээ Attack Surface Reduction те. За Device Based Conditional Access гэх мэт чинь. За тэгээ нөгөө SIM connector гэж байдаг шүү дээ. Тэр бүгд маань бол Plan 1-ийн хувьд бол онцлог одоо фичрүүд дээр нь одоо ерөөд орж байгаа. За үүн дээр Plan 2-ийн хувьд ямар байх вэ гэж байна те. За Plan 2 маань болохоор P1-ийнхаа бүх боломжуудыг багтаагаад за тэгээд мөн дээрээс нь endpoint detection response буюу одоо нөгөө EDR байгаа шүү дээ. Одоо халдлагыг илрүүлээд автомат response өгөх те. EDR маань болж байна. Хамгийн гол даваа тал нь. Мөн дээрээс нь нэмэгдээд automated investigation and remediation гэдэг одоо автоматар бас хариу үйлдэлүүдийг авах одоо ийм шинэ функц гэх юм уу. За тэгээд хамгийн сүүлд нь ярих зүйл нь болохоор эмзэг байдлын менежмент мэдээч план дээр гарч ирж байгаа. За ийм даваа байгаа. За Defender for Endpoint нь юугаар ялгаатай юм бэ гэж байна те. За хамгийн түрүүнд rapidly stop threats буюу одоо аюул заналхил одоо те халдлагыг хамгийн хурдан байдлаар зогсоох те. За энэ маань болохоор яаж ажиллаад байна вэ гэхээр одоо дэлхий дээр байж бол хамгийн том threat optics болон AI-аар хамтрагдсан одоо үйлэн програм хангамжийн тусламжтайгаар ерөөдөө хамгийн хурднаар одоо сэргийл зогсоох боломжтой байна гэсэн. За гол шалтгаан нь болохоор мэдээж cloud based те. Cloud based бүтээгдэхүүн те энэ маань. За дараагийн хэсэг нь болохоор scale your security те. Одоо аюулгүй байдлынхаа scale юуг тодорхойлох, scale-ийг тодорхойлох те. За энэ маань болохоор эцсийн төхөөрөмж маань Microsoft Defender-ийн тусламжтайгаар аюулгүй байдлын арга барилаа нэмэгдүүлэх, масштаблах, за тэгээд мөн эрс хэлбэр маягаар одоо шийдэх те. Одоо хэлбэр маягаар аюулгүй байдлаа хангах тийм боломж болгож байгаа. Одоо ерөөд ямар нэгэн комплекстэй хэцүү одоо ашиглахад хэцүү зүйлгүйгээр гэсэн үг. За хамгийн сүүлийн хэсэг нь болохоор хамгаалалтаа хөгжүүлж байгаа. За энэ маань болохоор ерөөд бол XDR хамаарна. За энэ нь болохоор яах вэ гэхээр XDR болон Zero Trust-ийн үндсэн суурийг бүрдүүлсэн одоо давхархтай маш өргөн одоо тийм аюулгүй байдлын дараагийн түвшинд очих бол тийм өргөн хүрээний хамгаалалт гэж болно. Хэрвээ та XDR-ыг
хүсэж байгаа юм бол. За XDR маань болохоор Defender P1 P2-т бол англи хамаарахгүй P2-ыг аваад дээр нь нэмээд XDR-ыг бол авах боломжтой байгаа. Тусдна гэсэн үг. За Defender for Endpoint-ийн хувьд одоо хамаарах девайсууд гэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө суух юм уу. За эдний хүрээнд endpoint болон сервер дээр юу байх вэ? Мэдээж Windows-ийн endpoint, server, за Linux, MacOS гэх мэтчлэн энэ. За mobile device-ийн хувьд Android, iOS, virtual desktop-ийн хувьд Windows 365, Azure Virtual Desktop. За сүлжээний төхөөрөмжүүдийн хувьд юу байх вэ? Cisco, Juniper Networks, HP Enterprise, Palo Alto гэх мэтчлэн одоо network device-ууд бол хамаарах. Энэ девайсуудыг бүрэн хамгаалах боломжтой байх нэ. За Microsoft Defender for Endpoint-ийн хувьд бол эдгээр 7 тулгуур одоо зүйлсээр бол ерөөхдөө Microsoft Defender for Endpoint-ийг бол тодорхойлж болно. За хамгийн ихэнд бидний ярих зүйл маань юу вэ гэхээр аюул заналхийл болон одоо эмзэг байдлын менежмент тийм. Энэ зүйлийг бол хамгийн түрүүнд ярих нь бол зүйтэй байх. За энэ болохоор эцсийн одоо тийм endpoint болох endpoint-ийн эмзэг байдал тэгээд буруу тохиргоо нэг misconfiguration гэж ярьдаг шүү дээ тийм. Буруу тохиргоо хүртэл илрүүлж за тэгээд тэрийг эмбэлж ангилан одоо түүндээ чиглэсэн эрсдэл юу байгаа вэ? Авчуулах action юу байгаа вэ гэдэг бол тодорхойлох гараад ирэх байх бол Defender маань хэсэг байгаа. За Defender маань хувьд болохоор ямар нэгэн одоо agent эсвэл нэг байгууллагуудын хамгийн их одоо нэг хэцүү байдаг зүйл нэг үе сканер даал тэгэл компьютер маань нөгөө ресурсыг идэл аюу ачаалал өгч юм уу тийм ерөөхдөө бол кейсүүд бол нэлийн гардаг. За тэр тохиолдолд Defender яаж тэрийг шийдсэн бэ гэхээр Defender маань ердөөс ямар нэгэн нэмэлт agent суухгүйгээр зөвхөн дан сенсор ажиллаж байна. За Defender-ыг яаж одоо суулгадаг вэ гэх юм бол зөвхөн ганц скрипт ажиллуулаад одоо Defender-ыг суулгахтай сенсороос суулгах. Тийм бол бүрэн боломжтой. Энэ маань одоо яг давуу тал нь юу вэ гэхээр мэдээч agent суухгүйгээр компьютерийн ачааллыг одоо нэмэгдүүлэхгүйгээр ерөөдөө болох хамгаалах давуу талтай. За гол одоо төлхөө одоо customer-уудын одоо яг нэг хэцүү зүйл те одоо нэг pain гэдэг байна шүү дээ. Яг асуудлууд юун дээр байна. За бусад vendor-уудын хувьд болохоор үе сканер дэш нэг одоо зовох те байнгын компьютерт ачаалах. За blind spot буюу нэг анзаарахгүй хэсгүүдийг бэлтээсэн байх те сканерч яг үдээч гэсэн. Яг Microsoft Defender-ийн хувьд энэ дээр одоо яг юун дээрээ арай илүү одоо манайх илүү шүү гэж одоо үзээд байна гэхээр Microsoft-ийн ос дээр Microsoft-ийн хамгаалтыг л гаргасан. Microsoft-ыг Microsoft-оор өөрөөр нь хамгаалсан. Энэ дээрээс нь нэмээд бас нэг өрөөсгөл ойлголт байдаг. Microsoft ч угаасаа Defender-тэйгээ дагалдаад ирдэг үстэй Defender ч үнэгүй биш юм уу? Наач юугаар ялтаа. Тэр бол өрөөсгөл бол тэр бол зөвхөн астаар дагалж ирдэг л энгийн base төвшний хамгаалт гэдэг бол хэвлээ бол ойлгох ёстой байгаа маа. За тэгээд no time runtime info буюу нөгөө ажиллаж байгаагүй мэддэггүй. За static snapshot-уудтай байх мэдчихнэ зүйлүүд бол толгой зүйлүүд бол орно. За тэгээ хамгийн чухал ач холбогдол зүйл дээр юу байх вэ гэхээр нөгөө байгууллагын контекстүүдийг орхидуулаад байдаг тийм. За ямар ч халдлага одоо вирус те ямар нэгэн тийм зүйлсийг илрүүлэхгүй байх тийм. Халдлага бол үнэндээ яг үнэндээ бол зөвхөн энгийн одоо интернет холбогдож байгаа бүхэн л байгууллагууд байнга илчилж байна. Тэгтэл бусад вендорын хувьд бол халдлагагүй байгаад байна гэх мэтчлэн одоо илрүүлэх байх гэж байна тийм. За мөн түнчлэн том болон наривчлсан тайланг өгөхгүй байх. Халдлага нь яг ямар процессор орж ирсэн, яг яаж үргэлжлээд байгаа юм гэдэг ч юм уу те. Тэр репорт гаргахгүй байх. Тийм асуудал бол болчих асуудал болдог. За compensate буюу энэ хэсэг дээр болохоор нэг одоо гол асуудлууд нь юу байх вэ гэхээр patch-уудыг хүлээгээд байдаг те. Одоо нэг patch-ийг хүлээнэ гэдэг маань нэг шинэ security patch одоо security update одоо тий patch гарч ирлээ. Тэр patch-ийг тэр patch дээр эмзэг байдлыг илэрчээд байхад update-ийг хүлээх гэдэг нэг асуудал gap үүсэж байна тийм үү зээрэд бай тий. Тэр patch-ийг хүлээх асуудал гардаг юм тий. За их нэг одоо бусад vendor-тэй хүртэл юм асуудал гардаг тий. Би одоо ILU байдлын endpoint protection өөр одоо vendor-үүдээр бас нэг яг
жишээ авч гинэ харьцуулж ярьсан л зүйл. За тэгээд IT-гүй байх, аюулгүй байдлын бодлогогүй байх. За тэгээд мануал процесстэй байх гэх юм уу те. Гэх мэтчлэн одоо ерөөхдөө зүйлсүүд орж байгаа. За тэгээд энэ дээр болохоор яг нэг бичсэн сануулга маань болохоор юу байгаа вэ гэхээр үнэхээр бүхий л төрлийн байгууллага одоо интернетд холбогдож байгаа бол маш том сул талтай эмзэг байдалтай хэвээр л үүнийгээ дагаад таад маань endpoint protection авах гэж юм те ямар нэгэн аюулгүй байдлын систем хамгаалалтгүй байсан тохиолдолд халдлага өрчлөө гэж бодоход тэрний одоо нөхөн сэргээх засвар те одоо буцаанч одоо хэвийн болгох зардал маань энэ endpoint protection-уудыг авснаасаа бүр хэд дахин 4-5 удаа болж одоо cost те high maintenance cost гарах одоо эрсдлийг бол хүлээж байгаа. Энэ бол ерөөхдөө төсөөллөөр тооцоолсон юудаас тоо биш. Дандаа бодит гэсэн. Монгол төрөлд сайхан гарсан оны өмнө гарсан кейсүүд бол зөндөө байгаа те. Одоо томоохон сенсац төрсэн кейсүүд бол байна те. За гэх мэтчлэн ерөөхдөө бол хэвдүүлээ. Аль болох одоо endpoint-ийн хамгаалтыг авч яхан зүйтэй байх нэ. Ашиглах зүйтэй юм уу? За Defender for Endpoint-ийн одоо эмзэг байдлын менежмент нь болохоор одоо танай байгууллагын эмзэг байдлын менежментийг улам боловсруулангуй болгоод одоо тэгээ танай байгууллагын риск дээр тулгуурлаад ерөөдөө сайжруулна л гэж байна. За энэ дэр юу орох вэ гэхээр тасралтгүй real time discovery гэх одоо асуудлыг хайх одоо шинжлэх гэх юм уу те. За тэгээ хэрэглэгчдэд зөв цагт зөв зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах гэдэг ч юм уу те. За тэгээд end to end хүртэлх одоо засвар процессинг системийн сул талуудыг харьлах цогц систем гэж ерөөхдөө хэлж болно. За дараагийн хэсэг рүү орохоос өмнө хэвлээ. Ерөөхдөө эхний хэсэг дээр ямар хоо байсан бэ гэдэг дээр демо мэгээр хэлчихье гэж бодож байна. За хамгийн түрүүнд хэдүүлээ Defender for Endpoint-ийнхоо одоо вебсайт руу гэсэн. security.microsoft.com аль эсвэл болов юу танаа байгууллага Office-ийн аккаунттай болчих юм уу те. Office-ийн өөр тенанттай хуучин өөр тенанттай холбоод 365-тай холбоод ашиглах гэж байгаа бол 365-ын админ руу ороод мөн дээрээс security гэдэг хэсгээс шилжих бүрэн боломжтой. За шилжсэний дараагаар ерөөхдөө бол юу харагдах вэ гэх юм бол одоо ерөөхдөө хом хэсэг маань нэг иймэрхүү байдалтай харагдана. За энэ дээрээс та юу харж болох вэ гэхээр secure score те одоо танай тенантийн хүрээнд ямархуу одоо скортой байгаа юм те. Тэрийг эндээс харах боломжтой. За мөн түнчлээ энэ дээрээс авах акшнууд юу байна те. Improve your score гэдэг авах ёстой акшнууд энэ дээрээс харах хэрэгтэй. За ерөөдөө энэ маань их байх тусмаасаа аль болох их байх тусмаасаа авах ёстой акшнуудыг одоо энэ дээрээс хараа авчна гэсэн. За жишээлбэл одоо танай байгууллага MFA итгэжүүлээгүй байвал MFA итгэжүүлээрэ гэдэг ч юм уу те. Их мэдчлэн одоо recommended action-уудыг нэрс ингээд ранкаар нь гаргаж ирчих гэсэн. За одоо энэ натын өрөөнд бол antivirus email scanning гэдэг итгэжүүлээгүй шүү дээ. Тэрийг итгэжүүлэх гэдэг ч юм. Тэн дээр ингээд action аваад шууд ажиллах бол бүрэн боломжтой. За тэгээд device-уудын compliance-тэй нийцлэлтэй хэдний device одоо complaint болоод ороод ирсэн байгаа юм бэ, ороогүй байгаа юм бэ гэдэг ч юм уу те. Гэх мэтчлийн зүйлсүүдийг бол харах. За тэгээд босоод одоо device active malware юу байна те. Risk management хэрвээ нэг давуу тал нөгөө нэг хэвдүүлээ юу баг. E5 аваад E5 маань болохоор нөгөө ерөөдөө Microsoft-ын зохиц шийдлийг бүрэн багтаасан байхгүй. Тэн дээр болохоор юу байх вэ гэхээр Intune, DLP, Defender for Endpoint-ийн P2 гэдэг лиценз болчихж байгаа. За тэгээ Windows-ийн маань лиценз мөн дээр нөхөр орчин. За энэ лицензийг цогцоор нь авсараа явах вэ гэхээр DLP-тэй болчихно гэсэн. Defender for Endpoint-аас. Тэр тохиолдолд одоо нөгөө risk management-тэй тохируулаад энэ дээрээс бас хянах ч гэдэм тэ. Гэх мэтчлэн ерөөдөө бол бүрэн боломжтой. За тэгээд ерөөдөө бол хамгийн түрүүнд
аккаунтаараа логин хийж орно, admin аккаунтаараа. За тэгээ home гэсэн тэр зүйлсүүд маань яриад явчихна. За үүний дараа нэг суулгах сенсороо одоо onboarding хийхдээ одоо device-д оруулж ирэх тэр хэсэг. За тэр хэсэг дээр болохоор зүүн цогон дээр гэж settings руу ороод onboarding хэсгээс ямар төрлийн device руу оруулах гэж байгааг эндээс сонгоно гэсэн. Одоо Windows 7-оос эхлээд дэмжих юм шүү дээ. Server 8-аас эхлэх юм дээ. За тэгээ бусад төрлийн device-уудаа сонгоод за тэр device-а smart байх юм уу, streamline байх юм уу сонгоод за үүн дээрээ одоо нөгөө deployment хийх методууд байна. За энэ дэр юу байж байна те? Local script буюу нөгөө нэг script ажиллуулаад хөнхөн ердөөсөө маш амар уг script-ийг ажиллуулаад одоо deployment хийх ч юм уу те. За альсгүй group policy-гоор дамжуулж deployment хийх. За альсгүй бол нөгөө Intune-ээр дамжуулж те. Microsoft device management гэдэг ганц tool байгаа шүү дээ. Тэрнгээр дамжуулж одоо enroll хийсэн device-ууд бүгд Defender-ыг одоо deployment хийнэ гэдэг ч юм те. Гэх мэтчлэн ирэхэд бол ашиглах бол боломжтой байгаа. Эмзэг байдлын менежмент гэдэг төр ирсэн дээ. Дөрвийнхаа секшн дээрээс шууд явахад за эмзэг байдлынхаа менежментийн дашборд хэсгэн дээрээс хэвлээ юу харж болох вэ гэхээр exposure score гэж харж байна. За энэ маань болохоор эсрэгээр дөрөвний нэг одоо tenant score гэж байсан шүү дээ тийм. Бага байх тусмаасаа гэсэн. Их байх тусмаа мó гэсэн. За авч болох акшнуудыг мэдээч одоо improve score дээр гарч байгаа авч болох акшнууд хар гэсэн. За тэгээд өөр цонхон дээрээс нь одоо хэдүүлээ юу харж болох вэ? Хамгийн одоо өндөр одоо recommendation-ууд юу байна вэ гэхээр тийм. Одоо энэ тухайн суудсан байгаа нэг device юм тийм. Exposure device нэг гэдэг тийм. Энэ одоо device-ийн Acrobat-ыг update хийгээч тийм. Одоо байгаа version дээр нь эмзэг байдал илэрчээд байна. Одоо тийм. Энэ сул тал нь илэрсэн байгаа л тийм. Одоо энэ ямар нэг асуудлуудыг ингээд ихэд бол гаргаад ирчин. Тухайн одоо ямар асуудалтай байна тийм. Impact-ийн юм дээрээс хувьчлаад бол гэдэг ч юм уу тийм. За мөн доор нь WinRAR-ын update хийж байгаа гэж юм тийм. Path-ыг update хийж байгаа гэж юм тийм. Холбогдох top security recommendation-ууд нь энэ дээр гарч ирнэ. За тэгээ мөн түнчлэн босод device-ууд дээрээ суудсан байгаа application, OS, network, account юу гэдэг юм тийм. Тэр болгоныг энэ дээр ерөөдөө dashboard-ын дээрээс харах боломжтой бүрэн. За үүний доор нь болохоор recommendation ба. За recommendation дээрээс болохоор түрүүний хэдүүлээ top гэдэг нэг хөнгөн хэсгийг харсан тийм. Энд болохоор ерөөдөө бүх хэвстэй одоо security action recommendation бол оруулаад бичиж байгаа гэсэн. За хамгийн ихэнд юу байна гэхээр тийм Acrobat-а update хийх ч юм уу тийм. За тухайн Acrobat-а update хийгүүгээр ямар асуудал байгаа юм бэ гэдгээ одоо дээр нь хараад асуудлууд нь яг юу байгаа тийм. Update хийхгүйс болоо ямар асуудалтай байгаа гэдгийг энэ дээр бол тодорхой ихэд бол бичсэн байна. За тэгээд exposure device буюу энэ одоо асуудал нь аль device-тай холбогдож байгаа тийм. За тэгвэл энийг болохоор ердөөс шууд remote-ээр update хийх тийм. Тухайн device-ийн одоо энэ application-ыг. За update хийхэд бол ерөөдөө тухайн device дээр энэ акшныг авъя тийм. За энэ акшныг авахд мэдээж шийдвэрлэн чинь юу хэрэг болох вэ гэхээр нөгөө Intune-ийн тусламжтайгаар апдейт хийх боломжтой. За дан ганц нөгөө нэг хэдүүлээ Microsoft Defender for Endpoint-ийг авч байгаа. За дээрэс нь одоо энэ device management-д давхар хийчмээр байна гэж бодож байгаа бол нэмэлтээр та бүхэн Intune системийг давхар авч зүгээр. Тэгсэн тохиолдолд одоо Intune-ээр дамжуулаад энэ аппликейшнуудын апдейт хийх юм уу гэх мэтчлэн акшнуудыг бол авах бүрэн боломжтой. За тэгээд install device дээр ямар юм device-ууд байна те. За энэ хоёрыг ялах гол зүйл нь болохоор энэ болохоор апдейт хийгдэггүй device-ууд байна. Энэ болохоор апдейт хийгдсэн гэхдээ програм нь ажиллаж байгаа device-ууд байна л гэж ойлгоход бол эрх бүрэн болох юм байна. За тэгээд мөн төвчлэн босод одоо өөр ямар асуудалтай хэмжээ байгаа зүйлүүд юу байна те. Тэр болгоныг энэ дээрээс авах хэрэг бол харагдах бүрэн боломжтой. За энэ recommendation гэдэг хэсэг дээрээ болохоор түрүү нөгөө хэдүүлээ recommendation дээрээс action аваад эхлүүлсэн тохиолдолд одоо action маань хэр одоо үр бүтээлтэй явж гин ямар процесстэй явж гин энэ action болсон юм уу болоогүй юм уу гэх мэтчлэн одоо тэр процессыг бол харуулах бүрэн боломжтой хэсэг байгаа гэсэн. За inventory гэж. За inventory дээр болохоор ерөөдөө хэдүүлээ 100% одоо recommendation дээр бол нөгөө авах хэрэгтэй action гарч ирсэн бол inventory дээр заавал авах хэрэгтэй action байхгүй ч гэсэн одоо тухайн танаа одоо компани endpoint-ууд дээр суусан байгаа бүх одоо програмуудыг харьцаж байгаа гэсэн.
За одоо миний хувьд болохоор энэ бол туршилтын тананд дээр бас сургалтын эмбед болгоцсон байгаа. За тэр компьютер ерөөдөө суудсан байгаа аппликейшнуудын энэ дээрээс хэдүүлээ ингээд харж ийн гэсэн үг. За авах хэвээр тэ импакттай байгаа хэсгүүд нь энэ одоо програмууд гэх мэтчлэн тэ ерөөдөө бол хараад явах боломжтой. За энэ дээрээс ерөөдөө Windows 11-ийн сонготой. За Windows 11-ийн сонгоод тухайн софтверийн пэйж руу орч. За Windows 11-ийг танаа байгуулах хэдэн компьютер ашигладаг бай тээ. Үнийг гэж гарч ирж байгаа тээ. Яг л миний хувьд нэг компьютер ашигладаг байгаа. Уг тестийн хамтар. За одоогоор авах хэрэгтэй импакт юу байгаа юм бэ тээ. Апдейт хийгдэг, вершн апдейт хийгдэг хэрэглэгчид хэд байна тээ. Одоо энэ 10-ийн 26 гэдэг ч юм уу тээ. Энэ пэйжийг нэг девайс буюу одоо энэ девайс хамгийн эсвэл апдейт хийсэн байна. За олон девайс байх тусмаа энэ вершн энэ девайсууд апдейт хийсэн гэдэг хэсгүүд маань гараад ирнэ. За missing KBs буюу нөгөө патчуудыг одоо нөгөө том төрлийн апдейтууд байгаа шүү дээ, патч апдейтууд. Тэр апдейтуудыг хийгээгүй үлдээсэн ямар девайс вэ гэх юм те. Гэх мэтчлэн ерөөхдөө бол ингээд харах бүрэн боломжтой. За тэгээ тухайн аппликейшн дээр авч болох бас recommendation байгаа security те. Тухайн аппликейшн дээр одоо энэ бол аппликейшн дээр ирэх те. Осын хувьд ирж байгаа те. Энэ хас дээр ямар recommendation те action-ыг авч болох юм гэдэг ингэрээс хараад тэгэлээ авах боломжтой, бүрэн боломжтой. За дараагийн хэсэг нь болохоор нөгөө weakness гэдэг хэсэг байна. За энэ маань weakness ерөөдөө сул тал эмзэг байдал гэсэн үг шүү дээ. Ингэнээр бол ярих юм бол За weakness хэсгээс юу харж болох вэ гэхээр ахаал нөгөө нэг одоо нөгөө нэг асуудал програмууд дээр ямар сул тал байна. Апдейт хийхгүй байсан ч энэ програм дээр ямар сул тал байгаа гэдэг гараад ирэх боломжтой тий. За тэр нэг medium high юм уу тий, critical юм уу гэх мэтчлэн тэр зүйлсүүд ингэ хараад ирэх боломжтой. За энэ дээрээс нь одоо асуудалтай байвал мэдээж энэ дээр асуудал нь одоо ийм байгаа. Ийм учраас энэ програм эмзэгээ гэх мэтчлэн ирэхэд бол асуудлуудыг гаргаж ирээд critical түвшин дээр байх юм бол одоо устгах өөрөөр арга хэмжээ авах бүрэн боломжтой тухайн аппликейшн гэж тийм. Тийм арга хэмжээнд бол нэсээ дээрээс бол боломжтой. За тэгээд event timeline буюу timeline тийм хамгийн сүүлд тавсан нөгөө event-үүдийн timeline юу байна гэдэг дээрээс бол харах боломжтой. За миний хувьд болохоор одоогоор ямар нэг тийм event явуулах болохоор энэ дээр одоо хэвтэх байна гэж хэлж байна. За тэгээд хэдүүлээ өргөжлүүлээд ерөөхдөө бол PowerPoint дуусгачих гэж бодлоо. PPT-гээ дуусгачих гэж бодлоо уучлаарай. За дараагийн хэсэг маань болохоор Attack Surface Reduction. За энэ маань ерөөхдөө бусад нөгөө нэг одоо байгууллагуудын санаа зовоосон одоо хэцүү асуудлууд юу байгаа юм бэ те? Zero Days те. Zero Day-ийг одоо ерөөхдөө юу гэж ойлгож болох вэ гэхээр түрүүний хэлсэнчлэн одоо болон аппликейшны төвшөнд апдейт гараагүй те эмзэг байдал нь илрээгүй одоогийн вершн дээр эмзэг байдлыг хараахан илрүүлээд апдейтийг гаргах хүртэл хугацаа хэлж байгаа. Эмзэг байдал илрээд тухайн эмзэг байдлын апдейтийг гаргах хүртэл ерөөдөө бол gap байгаа те. Тэр gap-ийн үед нь танай байгууллагын халдлага төвтүүлэхгүй тулд одоо ерөөдөө бол акшнуудыг авчих хэрэгтэй гэсэн. За тэр акшныг бол Defender маань бол маш өндөр түвшинд бол авдаг. За бусад вендоруудын хувьд бол энэ маань бас үнэхээр толгойд өгсөн санаа зовж байгаа асуудал бол. За дараагийн зүйл нь болохоор нөгөө нэг network boundaries буюу тэгээ сүлжээний хилээс цаар гэж хэлж болно те. За ерөөдөө энэ маань болохоор network boundaries гэж зүгээр сонирхолтой юу вэ? Network boundaries гэж юу вэ гэж ярихад ямар төхөөрөмж ямар үйлчлэгээ ашиглахыг зөвшөөрч тэгээ зөвшөөрөхгүй байхтай альсгүй бол зөвшөөрлгүй нэвтрүүлэлтийг хязгаарлагч гэдэг юм уу те. Зөвшөөрлгүй девайсуудыг хязгаарлагч гэдэг юм уу те. Энэ ерөөхдөө хэсгийг network boundaries гэдэг сүлжээний түвшинд хамгаалахыг хэлж байгаа. За бидний сайн мэддгээр ерөөхдөө бол монголчууд манай firewall гэх мэтчлэн зүйлүүдээр бол уг одоо зүйлсүүдээ хамгаалж одоо менеж хийж явдаг. За Microsoft Defender-ийн хувьд бол заавал firewall-гүйгээр endpoint-уудыг бол
тэр зүйлсүүдийг одоо арга хэмжээг авах гэх юм те. Тийм бол боломжууд гарч ирж байгаа. За тэгээ кросс платформ буюу нөгөө нэг маш олон нөгөө нэг одоо өөр төрлийн платформ, өөр төрлийн осууд ашигладаг. Тэгээ өөр төрлийн одоо нөгөө төвхтэй яригтэй энд Windows ашиглаад энд Mac ашиглаад тийм их асуудал багтдаг те. Тэнээр бол хайд санаа зовхгүй. Defender-ээр дамжуулаад манай нөгөө нэг одоо protection маань энэ осыг хамгаалахгүй болов, энэ платформыг хамгаалахгүй болов. Мэдчихсэн. Тэр зүйлүүд санаа зовхгүй. Ийм маш боломжтой л гэж иргэд бол үзэж байна. За attack surface reduction-ийн хувьд болохоор хэрэглэгчдийн бүтээмжийг хийж байгаа. Ерөөсөө танай одоо ажиллаж байгууллагууд ерөөхдөө ямар нэгэн саад учруулахгүйгээр халдлагыг хамгийн одоо юу дөрвөн шууд одоо халдлагыг өгөхийг багасгадаг гэх юм. За энэ дээр болохоор юу орж байгаа гэхээр системийг тасалгүйгээр сайжруулах бат бөх байлгах тийм. За хүсснээрээ customize хийж одоо organization-д тааруулж одоо customize хийж бэлдэх тийм. За impact-ийг төсөөллөөр ерөөхдөө энэ асуудал гарснаар ийм impact учрах юм байна гэж төсөөлөд хэрэгээ зүгээр л ингийн болгоод одоо impact-ийн эсрэг одоо арга хэмжээг асаар тийм. Одоо итгэвчүүлэх гэх юм тийм. Ерөөхдөө нэг иймэрхүү байдлаар ингийн ярьж байгаа маа. За тэгээ attack surface reduction дээр болохоор ямар акшнууд авч болох. За юу хамаарч байгаа вэ гэхээр хамгийн эхлээд болохоор нэг hardware based solution буюу одоо нэг hardware суурилсан тусгаарлалт гэж. Дараа байгуулсан нэг халдлага ороод ирлээ те. Одоо тэр нь яг зөвхөн нэг девайстай холбоотой, хоёр девайстай холбоотой гэдэг ч юм уу те. Тэр хоёр девайс руу халдлага ороод ирсэн тохиолдолд тэр хоёр девайсыг hardware-ийн төвшөнд нь ерөөхдөө тусгаарлаж байгаа. Танаас үлжээнээс гарах гэх юм те. Танаа одоо орчингоос одоо байгуулсан те organization хэсгээс ерөөхдөө тусгаарлана гэж ойлгож байна. За тэгээ application control, deploy protection, network protection те. Энэ зүйлүүдээр бол мэдээж хязгаарлаад тусгаарлаад хүснээр configuration гэх боломж. За controlled folder access, device control гэх юм те. Web protection, ransomware protection гэх юм те. Их мэдээллийн зүйлүүдээр бол ерөөхдөө бол attack surface reduction бол тодорхойлогдож байгаа. Нүг ашиглахад амар те дөрөвний нөгөө харуулсан хэсэг дээр шиг recommendation юу байна? Энэ recommendation дээр тулгуурлаад таны акшныг авч байгаа нь та зөвшөөрж байна. Тэгэл болох хэрэгтэй. Ямар ч комплекс хүн хэцүү асуудал бол энэ дээр бол тулгуурахгүй. Ерөөхдөө бол аюулгүй байдал те аюулгүй байдлын талаар мэдлэггүй хүн ч гэсэн уншаад ерөөхдөө ойлгоход хэлбэр амар гэж хэлж байна. Дараагийн ярих зүйл маань болохоор next generation protection буюу Microsoft Defender багтах одоо next generation protection маань болохоор machine learning, big data analysis, in-depth trade research гэж ярьдаг. За тэгээ мөн төхөөрөмжүүдийг хамгаалахын тулд Microsoft-ийн cloud did бүтцийг тэр чигтэнд ашиглаж байна. Тэрнгүүрээр л хамгийн гомдол батал. Customer-ууд дээр ерөөхдөө бас л тохиолддог талгааны бичэн тийм юу гэж болох вэ? Тогтмол апдейтаас шалтгаалсан одоо янз бүрийн асуудлууд, халдлагууд өртөх. Энд дээр яг юу хэлэх вэ гэхээр тогтмол апдейтүүдийг хийхгүй байх тийм. Ерөөдөө хийхгүй тохиолдлууд бол одоо та бүх одоо хэрэглэгчтэй бол апдейтийг бол хянах боломжгүй шүү дээ. Defender-ийн одоо шийдэл Defender гэдэг шийдлийн тусламжгүйгээр тийм. Ингэснээр яг ямар асуудал байдаг вэ гэхээр одоо дэлхийд дахина цаг тутам 7 сая бүр цаг тутамч 7 сая бүр ингээд өөр төрлийн халдлагын төвлөрд гарч ирж байна. Вирусууд гарч ирж байна гэсэн. Энэ маань бол маш том асуудалтай цаг тутам гарч байна. Түрүүний ярьсанчлан Defender-ийн хүрээнд болохоор zero day-ээр дамжуулаад уг халдлагаас сэргийлэх бол бүрэн боломжтой гэж хэлнэ. Тэний дараа нь болохоор ерөөхдөө одоо маш нарийн арга техникийг ашигладаг одоо хортой програмууд бол ерөөдөө гарч ирсэн л дээ. Өмнө нь бол файлаар дамжиж орж ирдэг гэсэн тийм. Сүүлийн үед бол нөгөө файлс тийм ямар нэгэн файлгүйгээр одоо тийм атакууд бол илэрхэх нь их болсон. Тэр тохиолдолд Defender-ийн тусламжтайгаар файлс атакыг бас ерөөдөө бол хамгаалах бүрэн боломжтой гэж байна тийм. За тэгээд нөгөө нэг attack surface reduction буюу одоо ингээр шилжих юм бол тогтмооны гадаргууг багасгах гэж байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн компьютер руу халдж яадаг. Тэр тохиолдолд нөгөө девайсуудыг тусгаарлах гэж байна шүү дээ.
бусад одоо өөр төрлийн вендоруудын хувьд яадаг вэ гэхээр тусгаарлаад тэр девайсуудыг ерөөдөө хайчдаг. Тусгаарлал юм чинь болцсон тийм. Ерөөдөө тэгэхэд тиймэрхүү л авах боломж үүдэг. За Defender-ийн хувьд яах вэ гэхээр тусгаарлсан девайсууд дээр ямар акшн авах уу гэдгээ өөртөл recommendation байдлаар ерөөдөө болвол сайжруулаад тухайн акшнуудыг авах бүрэн боломжтой. За мөн түнчлэн бид болохоор одоо нэг дэлхийд дахина одоо сар болгоно 5 тэрбум одоо hyper polymorphic вирустэй тийм тохиолдлуудыг илэрч ийн гэж одоо сүүлийн судалгаагаар гарч ирээд байгаа. Энэ бол маш том асуудал тийм. За hyper polymorphic хортой одоо програм хангамж нь яг юу юм бэ гэхээр програм хангамж нь одоо халдлага үйлдэж явах үедээ өөрийнхөө кодыг өөрчилж идэг гэсэн. Одоо хамгийн бүр энгийнээр ярих юм бол бид нар коронавирусээр ярьж байна тийм. Коронавирус өөрийгөө ингээд өөрчлөгдөөд шал өөр болж ирсэн шүү дээ тийм. Тэрнтэй яг адилхан энэ вирус маань болохоор өөрийнхөө кодын түвшинд одоо бүх кодоо өөрчлөлттэй маш дэвшилтэд одоо ерөөдөө халдлагын одоо шинэ ирүү бий болоод ингээд энэ маань бүр сард 5 тэрбум одоо шал өөр төрлийн програм хангамжууд халдлагын одоо тийм төлөвлөд мэдчихээн гэж хэлж болно. За эндээс бол Defender маань мөн мэдээж маш одоо dynamic байдлаар сэргийлж нэг юм байна. За static болон dynamic байхын ялгаа юу юм бэ гэж байна тийм. За static маань нөгөө л нэг одоо байдаг нөгөө одоо signature те old одоо нөгөө хуучны харга гэж хэлж болно те. Байдаг л одоо нөгөө хамгаалтын хэрэгслүүдийн нэг шүү дээ тийм. За энэ болохоор файл дээр focus on file. Тэр нь яаж байгаа гэхээр файлын хашгийг харах. За энэ файл нь илэрсэн байна уу? Энэ файл дээр юм илэрсэн байна уу гэх мэтчлэн ингээд хашийг харах, string-сүүдийн харах, мөрийг харах. За тэгээ эмуляторчлах, эмуляторуудыг харах гэх мэтчлэн ихэд бол юм зүгээр л байдаг л одоо сул талтай гэсэн үг. Ерөнхийд бол нэлээд сул талтай. Ямар нэг real time гэсэн шинэ одоо зүйлүүдтэй хавтыг татлах хүлээх тийм. Шинэ одоо хайшууд гарч ирсэн хүлээх юм шүү дээ. За dynamic байдлын хувьд ямар даваа талтай вэ гэхээр одоо яг runtime үеийн одоо зам төлөвлөлтөөр одоо ерөөхдөө мониторинг байн хийж идэг гэсэн. Тухайн одоо хүн болон тухайн device дээр гэх юм те. Тэрийг бол байн ингээд dynamic байдлаар хийгээд явж идэг гэсэн. Тэн дээр илүү төвлөрдөг гэсэн. За тэгээ memory scan буюу нэг санах RAM-ыг одоо те скан хийдэг. RAM дээр одоо яг юу ажиллаад байна? Memory scan гэхтэй. AMSI буюу одоо anti-malware scan interface гэж ярьж байгаа. Энэ маань болохоор яг юу хийдэг вэ гэхээр Windows-ийн feature байхгүй. За Windows-ийн feature буюу програм болон програмын сервисүүдийн хүрээнд одоо вирусын тэгтгүнтэй нэгтгэх боломжийг олгодог. Ерөнхийдөө Windows-ийн зүгээр default feature гэж ойлгож болно. Windows 10, 11-ийн хүрээнд. За тэр фичрийг бол ерөнхийдөө бол Defender for Endpoint маань ашигладаг. За мэдээж нөгөө нэг Microsoft-ийн өстөр Microsoft-ийн хамгаалтыг гэж яриад байгаа шүү дээ. Энэ дээр бол ерөнхийдөө бол давуу тал маань энэ дээр гарч ирж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь command-ийн line болгоноор scan хийх бүрэн боломжтой. За next generation protection дээр болохоор юу орж ийнэ гэхээр одоо зан төлөвт суурилсан real time protection те яг одоо тухайн яг юу хийж ийнэ гэдэг дээр нь сургуулсан одоо real time protection хамгаалт гэх те. За file болон файлгүй хортой програмууд зориулсан блок те. За тэгээ trust болон untrust програмуудын хортой үйл ажиллагааг зогсоох гэх мэтчлийн зүйлүүд next generation protection болж ирчихэж байгаа. За дараагийн хэсэг маань болохоор ерөөдөө endpoint detection response буюу EDR байна. За EDR маань бол ерөөдөө зөвхөн P2 дээр дагалдаж ирнэ, P1 дээр ирэхгүй. За EDR нь ерөөдөө яадаг вэ гэхээр илрүүлээд response авдаг гэсэн автоматар байна. Хүний оролцоо үүрэгтэй. За тэгээд ерөөдөө далд үлдэхийг хүсэж байгаа янз бүрийн одоо програмууд, халдлагын одоо targeted attack гэж байдаг шүү дээ. Тэр атакууд маань болохоор ерөөдөө далд байдлаар явагддаг тийм мэддэхгүй байдлаар явагддаг тийм тэр болгоныг илрүүлэх EDR хэмжиж байгаа учраас илрүүлэх боломжтой гэсэн.
За EDR response төр ерөөдөө юу хариулж байгаа гэхээр байнга хаалгыг илрүүлж хайж идэг те. За тэгээд энэ дээрээ болохоор янз бүрийн зан үйлийн алертууд тавьчих болж байна те. За тэгээд 6 сарын датан дээр суурилсан судалгаа болон хамтыг дандаа хийдэг. Танай байгууллага сүүлийн 6 сарын датан дээр үзлээ гэсэн. За тэгээд response actions буюу хариу арга хэмжээ авах дээрээ маш өргөн хүрээний тийм сет багттай. Хүссэн төрлөөс та өөртөө сольж болно. Автомат болгож болно гэж байна. За үүний дараагаар болохоор Microsoft-ийн EDR дээр юу багтаж байгааг гэж харуулж байна. Microsoft Defender дээр болохоор за ерөөдөө correlated post breach detection те investigation experience те incident advanced hunting те response actions deep file analysis live response гэдэг ч юм уу те threat analysis гэдэг ч юм уу те энэ дээр ороо авчиж байгаа. За тэгээд энэ дээр болохоор хэдүүлээ бол демо байдлаар ирэхэд бол яг яаж явагдаад байгаа яаж акшн аваад байгаа гэдэг нь яригдаад явчихна. За үүний дараагаар болохоор after investigation and remediation гэж. За энэ дээр юу яригдах юм бэ гэж байна те. За энэ дээр болохоор яригдах зүйл маань болохоор аюулгүй байдлын аюулгүй байдал нь автоматжуулалттай байсан бол гэж байгаа юм те. Security automation. Аюулгүй байдлын автоматжуулалт гэдэг нь ч юм уу те. Аюулгүй байдлын автоматжуулалт гэдэг нь болохоор кибер аюулгүй байдлыг судлах болон арилгахын тулд хүний хийж болох хамгийн тохиромжтой асуултыг дөөрэлгэн автоматар хийн гэж байгаа. Ерөөдөө ямар нэгэн халдлага хүртлээ гэж бодоход тэн дээр эргүүлээд хүнтэй хамгийн хүн байсан бол яаж респонс авах вэ? Тэр байдлаар нь ерөөдөө бол респонс авч хариулт үзүүлнэ гэсэн. Нөгөө ерөөдөө робот AI биш маягаар арай хүнлүү төгсөн маягаар респонсуудыг авч цаана бас мэдээлэл нь шүү дээ. За харин аюулгүй байдлын автоматжуулалтгүй бол гэж байна. За энэ тохиолдолд яаж байгаа вэ гэхээр тухайн endpoint маань alert өгнө халдлага төрчихнө гэсэн автоматар тусгаарлана. Нөгөө автоматар нөгөө карантин гэдэг байна шүү дээ. Нөгөө тусгаарлах гэдэг байна. Тэгэл бол. Ийм амар яг зөв чимшиг буруу чимшиг юмхүү процесс босод төрлийн protection дээр бол байдаг явагддаг байна. За манай Microsoft Defender for Endpoint-ийн энэ автоматжуулсан процесс нь яаж явагддаг вэ гэхээр дараалал нь болохоор аюул занш хийл те атак төрсөн тохиолдолд шаардлагатай арга хэмжээ авах хэсгийг тодорхойлох хамгийн энэ мөн биш үү? Халдлага биш үү те. За тэгээд шаардлагатай бол нөхөн сэргийг арга хэмжээг авах. За шаардлагатай арга хэмжээ нь хайна гэдэг ч юм уу те. За үүний дараагаар ерөөдөө дараагийн алхмаа шийдэх нэг яаж нөхөн сэргийг гаргах уу, яах уу те шийдлээ боловсруулж гэсэн ямар арга хэмжээ энэ дээр авах хэрэгтэй юм бол те. За үүний дараагаар тэгэхээр нөгөө процесс эхнээс нь тавьчих. Энэ нэг алертн дээр нэг ердөөсөө нэг удаа тавьчихгүй гэсэн. Энэ бүх алхмаа дууссныхаа дараа дахиад эхнээс нь эхлээд ингээл татаад энэ процесс ерөөдөө төгс болчлоо гэж үзэх хүртлээр тухайн халдлага дээр ингээд процессыг 1 2 3 гэж тавтаад байх юм шүү дээ. Хэд нэг юмхүү байдлаар болж байгаа. За тэгээ after investigation recommendation гэдэг дээр болохоор юу байгаа гэхээр ерөөдөө тухайн device дээр халдлага өртлөө ч юм уу ямар нэгэн алерт ямар нэгэн асуудал тулгарлаа гэж үзэхэд автоматар шалгаад ямар нэгэн асуудал автомат байх юм бол хэдхэн минутын дотор арилгах боломжтой гэж. За энэ дээр даваа талууд нь юу вэ гэхээр cyber security-гийн шинжээчдийн хийх хамгийн тохиромжтой алхмуудыг дөөрэж олж хийдэг гэж. Ердөөс. Танай байгууллагт ердөөсөө тийм cyber security-гийн эксперт байх шаардлагатай. Ердөөсөө Microsoft өөрсдөө тэр акшн тавьчихна. За файл эсвэл санах хойд суурилсан халдлагуудыг хамгийн сайн арга хэмжээ авах гэж. Хамгийн том даваа тал нь юу байх вэ гэхээр works-тэй $24 ажлын чан тийм $24 ажиллах боломжтой. Та унтчихсан ч танай байгууллага халдлагаас сэргийлэгдээд ич гэсэн тийм. Энэ ямар нэгэн хүний тийм ямар нэгэн capacity шаарддаг тийм. Ерөөсөн unlimited тийм.
ийм зүйл байна. За тэгээд энэ дээр болохоор танай байгууллагт ямар нэг эксперт байхгүй бол Microsoft экспертүүд энэ дээр туслал хийж байгаа. За энэ дээр харагдаж байгаачлан одоо ерөөхдөө автоматар респонс авсан одоо хэсэг харагдаж байгаа байхгүй. Одоо нэг миний скриншот сонирхолтой юм бол за энэ дээр ямар респонс авсан бэ гэхээр за энэ Andrew Wade-ний PC-н дээр ерөөхдөө 2571 файл байд юм байна. За тэгээ 177 процесс явагдсан байна тий. За 284 сервис ажиллаж байгаа юм байна. 401 driver суусан биз дээ. За тэгээ 13 IP address ерөөхдөө энэ хамааралтай. Их мэдчихлээ. За тэгээд халдлага төрчихөж байгаа ч юм уу мэдээлэл ирээд alert сайн юу те alert-ыг аваад за alert-ын дээр юу байсан бэ те халдлагын одоо 3 асуудлыг тодорхойлоод олоод хайж илрүүлээд те за тэн дээр нь action аваад action авахд ерөөхдөө 8 секунд шаарддаг. За тэгээд action-ыг аваад бүх асуудлыг хийвэн болчихж байна л гэсэн үг гэдэг. За хамгийн сүүлийн хэсэг маань болохоор Microsoft Trade Experts гэж байна. За Trade Experts нь ерөөхдөө юу вэ гэхээр Microsoft-ийн одоо танай байгууллагын халлаас сэргийлэх, илрүүлэх үйлчилгээ гэж үзэж болно. За энэ маань болохоор зөвхөн XDR одоо XDR хангалтаж ирдэг одоо бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Зөвхөн XDR хамаарна. За энэ дээр болохоор юу байх вэ гэхээр мэргэжлийн шинжээчид танай байгууллагын Defender дээр суйрлаад танай байгууллагын одоо онцлог тийм юу байдгийг тэн дээр суйрлуулад одоо танай байгууллагын бүх одоо тохиргоо юу байдгийг тэр рекомендашнуудыг өөрсдөө recommend хийгээд одоо ярилцаад тийм дарааллыг нь гаргаад англиад судлаад тийм хариу арга хэмжээгнүүдийг авах тийм том зүйл байна. Эксперт Microsoft-ийн бүр экспертүүд дамжуулаад. За энэ дээр болохоор яаж болох вэ гэхээр Microsoft Defender-ийн портлоор дамжуулан тодорхой үйл явц одоо дарааллын дагуу за Microsoft-ийн дэлхийн түвшний бүр World Class Hunters гэж байна шүү. Дэлхийн түвшний одоо ерөөдөө хамгийн одоо төгс гэсэн аюулгүй байдлын инженерүүдээр танай одоо байгууллагыг ерөөдөө хамгаалчихна гэсэн. Тэр зөвлөх одоо direct access буюу шууд тэр зөвлөгөөтэй холбогдоод ярилцах бүрэн боломжтой гэсэн. Энэ маань бол тоогоор хязгаарлагдахгүй. Танай subscription хийдэг хугацаанд хүчинтэй та тэр хоорондоо экспертүүдтэйгээ ярилцаад шийдэл ярилцаад гэдэг ч юм уу тийм. Тэр зүйлүүд бол бүгдийг нь бүрэн боломжтой. Фичер байна. За тэгээд үүн дээр ярихад нэмээд ярихад нөгөө target attack notification гэдэг зүйлийг бол XDR-ыг авсан тохиолдолд бол нэмэлтээр бол оруулж ирдэг. За target attack гэж бол ерөөдөө бол хүмүүс маань бас хаах мдээгүй те одоо шин зүйл юм уу одоо яг шин гэхээр бас нэг 5 гаруй жилийн өмнөөс гарсан зүйл те. Target attack гэж яг юу гэж байгаа юм бэ гэхээр одоо зорилттой халдлагыг юу гэж хэлж байгаа шүү дээ те. За зорилттой халдлагын процесс маань яаж явагддаг вэ гэхээр энгийн одоо вирус халдлагын үед биднэрт яаж мэдэгдэх вэ гэхээр нэг аппликейшн орж ирээд шууд тэр нь вирус тарах ч юм уу те. Шууд нөгөө нэг одоо ransomware гэдэг програмууд encrypt гэдэг тийм маягаар явагдав. Тэр нь бол шууд одоо хүний нүдэнд болон одоо энэ манай protection-уудын хувьд мэдэгддэг, харагддаг те. Ямар ч хүний хувьд те. Target attack бол тэгэхгүй. Бүр хортой програмаар биш. Бүр Word файлаар хүртэл дамжиж орж ирэх боломжтой. Бүр зүгээр Word файл биш юм ахэд албан ёсны бүр ингээд бүр зөв энгийн програмаар хүртэл дамжиж орж ирэх боломжтой. Тэр маань яг хөөхөр дамжиж орж ирээд орж ирэнгүүтээ шууд хансан. Танай одоо бүх одоо ресурс руу дамжина гэсэн. Юу гэж те сүлжээний төхөөрөмж, компьютер юу гэдгийг те тэр болсон руу дамжаад орчих гэсэн. За тэр болсон руу дамжиж орснороо юу их хөөхөр ердөөсөө судалгаач чинь. За энэ байгууллагын юу л халтвал хамгийн тохиромжтой юм те. Юуг нь авал хамгийн тохиромжтой юм те. За энэ байгууллага руу хэдэн сард хизээ те шүн юм уу, орой юм, өдөр юм уу хизээ халтвал тохиромжтой юм энэ байгууллагатай. Хизээ халтвал мэдэхгүй юм байж юм те. Хариу арга хэмжээ анх руу буцаад удаах юм байна гэх юм уу те. Тийм одоо атак болохоор target attack гэж байна. Defender for Endpoint XDR болохоор target attack-ыг хүртэл илрүүлээд тэрний эсрэг хариу арга хэмжээ авна. За тэгээд Microsoft-ийн Trade Hunters арай ч наа гэж байна шүү дээ. Have your back гэдэг. Гэх мэтчлэн ерөөхдөө бол Microsoft Defender-ээр нийлж
ярих зүйлсүүд маань бол ингээд ерөөдөө бол PowerPoint-оор бол дуусч байна. За тэгээд демогийн хүрээнд бол та хэд дээр ерөөдөө цаг нэлээд авчуу байгаа болохоор миний хувьд ярьж болох хамгийн энгийн зүйлсүүдийг танилцуулаад явчихна демо маягаар. За тэгээд мөн түншлэн та хэд маань болохоор энийг үнэгүй вебинар гэдгийг бол ойлгох ёстой. Цаашлаад одоо нөгөө би зөвхөн нөгөө base талаас нь амсуулах гэх юм уу те ерөөдөө нөгөө мэдүүлэх зорилготойгоор орж байгаа. Хэрвээ хүсэх юм бол танаа байгууллага төлбөртөөр одоо дараагийн түвшин арай гүнзгий түвшин суултал бүрэн боломжтой байгаа шүү. Бид тулшдаа тавтай байна. За Defender for Endpoint-ийнхоо порт руу ороод хамгийн дөрөв инцидентүүдийг энэ инцидентийг харах боломжтой. За инцидент дээр ямар инцидентүүд үүссэн те. За одоо энэ нөгөө төрслийн тэнэнд болохоор ямар нэгэн одоо нэг их инцидент алга үүссэн байгаа. Ганц л инцидент байна. За энэ инцидент дээр юу байгаа юм те? Тухайн инцидент руу дараад ороход ямар хөө байдал гарч байгаа те. За энэ инцидентийн ингээ график харчилж байгаа. Ямар хөө байдлаар ингээ алдсан те. Гэхдээ энэ яг халдах гэхээс илүү те. Ямар хөө байдлаар ингээ нөлөөлчихэд байгаа те. За энэ PowerShell-ийг ажиллуулад энэ IP-тэй холбогдсон ч гэдэг ч юм уу те. Их мэтчлэн ихэд бол ингээ инцидент харуулж байна. За тэгээ атаки одоо нөгөө нэг таймлайн story яг одоо нөгөө real time story-г харах болж байна. Ингээд одоо дайцсан гэдэг ч юм уу те. Энийг ингээд тоглуулаад ингээ яаж явах гэсэн те. Одоо энэ болохоор яг зөвхөн энгийн PowerShell дээр бичсэн command line-ыг одоо төлбөө гэж үтсэн байгаа юм л да жишээгээр бол те. За suspicious PowerShell command line гэдэг чинь те. За энэ дээр юу байгаа юм тэр сар. За энэ command line яг аль command line нь одоо асуудал тавьсан юм бэ те. Буруу гэж үзээд байгаа юм те. Тэрийг энэ дээрс ерөөдөө ингээд яг учир шалтгааныг энэ дээрс хараад явах бүрэн боломжтой гэсэн. За яг аль line дээр ямар асуудал байсан те. Яг энэ дээр энэ хэсэгт бол асуудалтай байсан те. За 127-гийн нэг гэсэн ерөөдөө бол сайт толгойч те энэ PowerShell-ийг. За энэ дээр авч болох action те recommendation те ямар action байж болох юм те. Тэр action-ыг энэ дээрээс харах боломжтой те. Ерөөдөө бол action байна шүү дээ те. Ямар action байдаг бол зүйтэй вэ гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн ерөөдөө бол халдлагын түвшинд ингээд хянах боломжтой байгаа. За тэгээд мөн дүнчлэн энэ дээрээс тухайн яг энэ хаалцлагатай холбоотой девайсууд юу вэ те. Энэ девайс холбоотой, энэ user холбоотой гэдэг ч юм уу те. Бүх төрлийн одоо девайс, mailbox, application гэх юм бүгдэн дээр орлоод харах боломжтой гэсэн. Яг энэ халдлага нь яг хаана нөлөөлж байна те. За тэгээд хариу арга хэмжээ юу авсан те. За энэ үед болохоор би нэг автомат хариу арга хэмжээ авах юм гацсан байсан. Тэр ямар нэг хариу арга хэмжээ аваагүй. За тэгээд авах хэрэгтэй акшнууд юу баа те. Ганц үзтээ. Авах хэрэгтэй акшнууд нь л гэсэн. Энэ асуудал байна гэдэг гаргаад ирнэ. За гэх мэтчлийн инсертүүдээр бол ингээд харах боломжтой. За үүний дараа device гэж байгаа тийм. Нэг enroll-сан оруулаад ирсэн одоо onboarding хийсэн device байгаа да. Device-ууд бол та бүхэн эндээс бол бүр ингэ хянах боломжтой. За энэ дээр нэг тухайн device дээр одоо асуудал risk level нь юу вэ те? Exposure level нь юу вэ те? Энэ дээр бол high гэж тийм. За мөн тэгээд энэ device-тэй ямар user холбоотой яг одоо active байна уу үгүй юу гэх мэтчлийн бүх одоо тохиолдол энэ харах боломжтой. За тухайн device руугаа ерөөдөө бол дээрэн дараад ороход тухайн девайстай холбоотой бүх мэдээлэл гарч ирнэ. За тухайн девайс руу хамгийн сүүлд ямар юусүүд логин хийсэн те. Одоо логин хийчихэд байгаа юусруудыг гаргаж ирнэ гэдэг ч юм уу те. Батмөх ингээд ийм дараалалтаар ингээд логин хийсэн те. За мөн risk level нь юу байгаа те. За тэгээ exposure level нь юу байгаа те. Гэх мэтчлэр гэдэг те. За энэ девайсын IP нь юу юм? Windows-ийн CE-ийн version юу юм гэдэг ч юм уу те. Бүх мэдээллийг ерөөдөө бол энэ дээрээс бол бүрэн харах боломжтой. За тэгээд танаа байгууллага маань E5-ыг авч DLP-тэй DLP-г давхар итгэжүүлснээрээ DLP-г бас энэ дээрээс ингээд DLP-гийн статусыг харах бүрэн боломжтой. Их мэдчлээ. За тэгээд хамгийн сүүлд хийсэн сканууд тэ security intelligence ажилласан AI ч гэдэм үү тэ тэр бүх зүйлийг энэ дээрээс хараад тэгээд бол хянах бүрэн боломжтой.
За тэгээд тухайн device дээр болсон байгаа incident alert-ууд юу байна те? За энэ болохоор түрүүний incident гарч ирж байна те. Гэх мэтчлэн. За тэгээд timeline те. Timeline дээр нь яг тухайн device яг юу хийсэн гэдэг тэр чигт event дээр гарч ирнэ. За хамгийн сүүл жишээ нь зүгээр сонирхолтой болохоор би энэ вебинарт зориулаад PowerPoint дээр PPT үүсгэсэн байгаа байхгүй. За энэ дээрээс цаг хугацаа болон фильтрээр шүүх хэрэгтэй. Файл үүсгэл. За Microsoft Defender for Endpoint webinar гэдэг энэ одоо PPT-г үүсгэсэн биз дээ. За энэ PPT-н дээр одоо ерөөхдөө бол яг юу болсон юм те. Бүх ингээд одоо байж болох одоо үйлчлүүдийг гаргаад ирж байгаа гэсэн үг. За тэгээд тухайн device-д үйлчилж байгаа policy зөвхөн тухайн device зориулсан security recommendation. За тэгээд тухайн device дээр ямар software суудсан байгаа. За ямар software-ууд ямар сертификатууд байгаа гэх мэтчлэн зүйлсүүд маань бол гарч ирнэ. За тэгээд missing KB буюу нэг patch апдейт хийдэг байгаа. Дараахан хийдэг байгаа одоо нэг patch-уудыг үлдээсэн зүйлүүд байна. Юу байна гэдэг дээрээс харах боломжтой. За тэгээд энэ дээрээс болохоор мөн түнчлэн тухайн device-ийн нөгөө нэг автомат хариу үйлдэл үзүүлэх нөгөө нэг гол бас хэрэгсэл байгаа шүү дээ. Тэрийг нь хасаах уу, унтраах уу гэдгээс ингэж шийдэх гэдэг юм да. За тэгээд энэ дээрээс нэг давуу тал нь ерөөхдөө бол дурдаад ярихад live response үзүүлэх боломжтой. Device гэдэг. За тухайн device дээр ямар нэгэн хаалтлага өгчлээ те. Тэр тохиолдолд тухайн device руу шууд CMD рүү хандаад live response шууд тухайн device-д хаалцлагын эсрэг гэдэг бол хариу арга хэмжээ авах боломжтой гэсэн үг. Ийм боломжуудыг бол Microsoft Defender болгож байгаа гэдгээр маш том давуу талтай байна. За тэгээ мөн түнчлэн advanced hunt хийх боломжтой. Хаалцлагуудын төвшөнд нь гэдэг ч юм уу те. Ransomware дэсэн тохиолдолд ransomware хийгдсэн одоо програмын төвшөнд нь гэдэг ч юм уу те. За та хүснээрээ custom хийгээд одоо advanced hunt хийх боломжтой. Мөн түнчлэн одоо бэлэн байгаа темплейтүүдээс те. Бэлэн байгаа темплейтүүдээс ашиглаад одоо ерөөхдөө advanced hunt хийх боломжтой те. За одоо энэ дээр жишээ нь өдөр сонгоно. За тэгээ файл сонгоно гэдэг ч юм уу те. Device-ийн сонгоно гэдэг ч юм уу те. Өөрсдөө хүснээрээ customize хийгээд advanced hunt хийх бүрэн боломжтой байна. Хэрвээ танай байгууллага cyber security expert болж штэ тэ. За тэгээд threat analysis гэдэг хэсэг дээрээсээ болохоор хамгийн сүүлийн үед чсэн халдлагууд юу байна, халдлагын төрлүүд юу байна тэ. Танай байгууллага дээр илэрчээд байгаа нь хэд юм тэ. Одоо жишээ нь ингээ маань 2-оос 2 тэ нэг юм халдлага илэрсэн тэ. Энэ халдлага яг ямар тэ зорилготой яаж үүсгэх гэх мэтчлэн одоо зүйлсүүдийг ерөөхдөө авар үегээд унших гэдэг ч юм уу те. Энэ дээрээс нь ингээд бүрэн мэдээллээр өөрсдөө хангах бүрэн боломжтой байна. За тэгээ attack surface буюу нэг device-уудыг тусгаарлагдсан байсан те. Энэ дээрээс гарч байгаа device нь ямар нэгэн халдлага төрсэн тохиолдолд тухайн device-ыг эндээс нь шууд одоо карантин нэгэд одоо энэ бол танаа ингээ групп гэж үзэж болох байхгүй. Танаа байгууллага гэж үзэж болно. Тэгээ байгууллагаасаа тусгаарладаг ч юм уу те. Одоогоор ямар нэгэн тийм төрлийн инцидент байхгүй болохоор тусгаарлах боломжгүй байна л да. Тэгэд энэ мэтчлэн ерөөхдөө болвол акшнуудыг аваад ажиллах бол бүрэн боломжтой. За тэгээ миний зүгээс ерөөхдөө бол голчлон одоо давуу тал гэсэн одоо хэдэн зүйлүүдийг хөнгөн маш жоохон хэсгүүдийг бол танилцууллаа. Тэгээ нөгөө нэг цагтаа багтахгүй нэг цагт хэдүүлээ багтах хэрэгтэй гэдэг дараа бид бол байж болно одоо онцлох одоо фичрүүдийг бол танилцууллаад ингээд ерөөхдөө дуусна.